Сайн байцгаана хүмүүстээ. Ерөнхий боловсролын нуудлаар сургуулийн Монголын явж стереод байна. Өнөөдөр 8 дугаар ангийн сурагчдад зориулаад үндэсний хичээлээрээ цагаар төгсөх нөхцөл гэсэн хичээлийг өршин орох нэ. За, цагаар төгсөх нөхцөлийн тухай ойлголтыг бид Монголын хар хичээлээр маш сайн мэдэж байгаа. Цагаар төгсөх ямар нөхцлүүд байдаг вэ хүмүүстээ? Дотроо бодоорой. За, цагаар төгсөх нөхцөлийг бид бүхэн эрхэн нөтөлж тогтоодог. За, цагаар төгсөх нөхцөлийг бид бүхэн навжэла гэж цээжилдэг. За, тэгвэл Монгол хичээл на ла ба жечэ гэж хэлэх нэ. За, на не лале бабе жечэ гэж уншигдах юм байна. За, бүгд агшны нөгч. За, ус гэдэг үгчлээ. Ус. За, ус нь о су не. За, услоо. О су ле. За, усу. Усбе. За, усче. Усче. За, багш нь самарт ус гэсэн үгийг үснэ, өслөө, өсөө, өсчээ гэж дөрвөн нөхцлөөр хувилгасан байна. Цагийн нөхцлүүдээр хувилгасан байна. За, тэгвэл энд ямар нэгэн ялгаа байна уу хүмүүстээ сайдаар ажиглаарай. Дахин уншаарай. Ямар ялгаа байгаа юм бэ? За, өсүнэ, өсүлээ гэж бичсэн байна. Эхний хоёр үг. Дараагийн үг нь болохоор өсбэ, өсчээ гэж бичсэн байна. За, ямар ялгаа байсан гэдгийг багш надад хэлье. За, тэгвэл на ла гэсэн хоёр нөхцөл маань гэрүүлэгчээр төгссөн үгэнд залгагдахдаа яасан бэ? За, гэдэс жир гэсэн бахан. За, тэгвэл на ла гэсэн хоёр нөхцөл маань за, хувилгач буюу гэдэс жир хэлэх юм байна. Энэ хоёр үгийг үгэнд залгахдаа бид нэр гэдэс жир хэлэх юм. Энэ хоёр гэгүүлэгч маань хувилгагч гэгүүлэгч учраас гэгүүлэгчээр төгссөн үгэнд наалаа гэсэн хоёр цагийн нөхцөлийг залгахдаа бид бүхэн гэдэс жир гэм бичих нэ. За, тэгсэн чинь дараагийн вэ Ж гэсэн хоёр нөхцөлийг залгахдаа өсбэ, өсчээ гэж шууд залган бичсэн байна. За, тэгвэл В Ж гэсэн хоёр нөхцөл маань за, В Ж хоёр маань жич бусад хот эс хувилгагч үсэг учраас энд гэдэс жир хэлэхгүй бичдэг байна. Гэдэс жир хэлэхгүй. За, ба Ж хоёр нөхцөлийг залгахдаа гэдэс жир хэлэхгүй бичгнэ гэмлэгчээр төгссөн юм. За, энд Ж нөхцөлийн хоёр хөлбөр байгааг та бүхэн харж байгаа. За, Чг бол бид нэр багаас цав буюу хатууд эсрэгээр төгссөн юм залгадаг. За, Ж бол эгчиг болон зөөлөн дэвсгэрээр намлан гэсэн зөөлөн дэвсгэрүүдээр төгссөн юм залгадаг. Залган бичгийг бүгд та бүхэн маань мэдэж байгаа хаа. За, тэгвэл гэмлэгчээр төгссөн юм бид нар эс хувилгагч гэгүүлэгч байвал гэдэс жиг хэлэхгүй бичнэ. Эс хувилгагч гэгүүлэгч байх юм бол гэдэс жиг хэлэн бичнэ гэдгийг мэдэж авлаа. Наала хоёр нөхцөлийг залгахдаа бид гэдэс жиг хэлэх нь ВЖ гэгүүлэгч нөхцөлийг үйл үндэсний залгах. Гэгүүлэгчээр төгссөн үйл үндэсний залгахдаа гэдэс жиг хэлэхгүй бичнэ. За, тэгвэл хоёрт нь за, опшн энд бичээ. За, ху ли е не. За, хүлэн хүлээ гэсэн. Эгээр төгссөн бахан. За, энэ хүн бичиж шүү. Ху
Е. В. Хүлээ гэж. За тэг хүлээе гэсэн гişэр төгссөн үг нь нэ ба хоёр гэсэн. Бид нэр хэрхэн залгасан байх нь өгдөөтэй. Гişэр төгссөн үгэнд тэгвэл цагаар төгссөн нөхцөлийг залгахдаа шууд залган бичнэ. Бичнэ гэж хэлсэн. За өнөөдөр хашилаа багш нь нэсэн татан тайлбарлаж өгье. Өнөөдөр бид бүхэн цагаар төгсөх нөхцөлийг Монгол хичээл хэрхэн яаж тэмдэглэж залган бичдэг тухай үзлээ. За гэвлэгчээр төгссөн үгэнд наалаа гэсэн цагийн нөхцөлийг залгахдаа бид бүхэн гэдэсжээр гэлнэ. За харин цагаар төгсгөх баажээчийн нөхцөлийг залгахдаа гэдэсжээр гэлгүй бичихнэ. Гэвлэгчээр төгссөн үйл үндсэнд. За харин ихшгээр төгссөн үйл үндсэнд цагаар төгсөх нөхцөлүүдийг залгахдаа шууд залган бичдэг байна. Энэ маань Монгол хичгийг их шиг гэвлэгч их шиг гэсэн үндсэн нэрмийн дагуу бичдэгтэй холбоотой шүү хүмүүстээ. За тэгээд 7-8 дугаар ангийн сурагчид маань цагаар төгсөх нөхцөл гэсэн сэдвийг сурах хичээлтэй байгаа ихүүдээсээ цагаар төгсөх нөхцөлтэй үгсийг ялгах, олох, за гэх мэт сурагчийн дасгалуудыг үргэлжлүүлэн биедан үлдэтгэрээ. Анхаарал тавьсан баярлалаа.